бодогцсон. Хамгийн ихэнд юусоо бодогцсон бодлоо өө яана өөрийгөө харчаал камер дээр яана гайгүй байгаа даа л гэж бодсон. Тийм. Action! Сайн байцгаана үзэгчтэй хүний эрхэнд бол iOS-ийн энэ удаагийн трендч нь за Running Монголын олон ангид уран сайхны кинонд олж байгаа саралт байтай уулзж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Кинонд ямар дүр бүтээж байгаа? Кинонд ер нь бол гол дүр бүтээж байгаа. Тэгээд нэг юм хортой нэг тийм дээрлэхөө нэг тийм жоохон эсрэг талын дүр бүтээж байгаа. Бүтээсэн. Тийм. Хүүхнээс ч юу эртээс дүр вэ? Бүр шал өөр амар юм өөр. Би ч бол нэг тийм амьдрал дээр явуулсан манай найзууд мэдэх байх уу намайг ч нэг юм жоохон иршүүдтэй нэг тийм өөрийнхөөрөө уг нь бол байдаг байхгүй юу. Тэнгүүд ингээ кинон дээр чинь би чинь бүр нэг амар юм маягтай хэвээр нэр тэгсэн чинь тэгээд мэгээд нэг тийм дүр хийдэг, тийм дүр тоглосон. Тэгээд яг тэр дүрийг гаргахад бол нэг жоохон асуудалтайсэн. Тэгээд найруулагчтайгаа сайн ярьж байгаа ямар ч тач бол хойно ард нь бол гарсан. Гайгүй. Киноных нэр нь бас Running гэд нэртэй минь ямар хуу жанрын ямар кино байгаа киногоос жоохон танилцуул. Ер нь бол бусад киног бодох юм бол манай кино айгуу тийм ганцхан төрөл жанрыг бол бариагүй. Тэгээж тэр нөгөө одоо тизер трейлерүүд нь маш олон төрлийн трейлерүүдтэй драма, экшн, өөртөө комеди гэх мэтчлэн энэ олон төрлүүдийг энэ олон жанруудыг манай кинонд бүгдээрээ орсон багцсан байгаа. Анги болгон дээр өөр төрөл жанртай орсон гэсэн үг. Тэгээд нэрний хувьд гэх юм бол ер нь ингээд зогсохгүй байнга ингээд амьдрал ингээд зогсохгүй үргэлжилдэг штэ. Тэгээд тийм залуу хүмүүс юм чинь цогтой золботой ингээд ийм үргэлж тийм гүйсэн яарсан байгаарай л гэдэг утгаар ер нь бол кино маань нэрлэгдсэн. Сайн байцгаана уу? Мэндэ байна. Би амьдралынхаа шин үүсгийг эхлүүлэхээр Улаанбаатар хот руу явж байна. Цаавал эргэж ирнэ гэжтэй. Би эргэж ирнэ. За мэндэ ахын дөө. Хичээлээ ихний өдөр амжилт. Бир нь ирээдүйд ерөнхийлөгч юм уу эргэлдээд болсон тодорхойгүй шүү дээ. Тийм учраас сайн сургууль сурах миний төвийг хичээлж байна. Кинонд болохоор ер нь ямар байт юм бэ? Одоо анхны гол дүрээр Running кинон дээр бүтээж штэ тийм тэр гол дүрийн жүжигчин болоход бас ямар энэ хүндрэл бэрхшээлүүд байна уу? Бүр айгүй хэцүү. Би ч өөрөө мэрэгжлийн хүн биш шүү дээ. Тэгтээ яг мэрэгжлийн хүмүүс сүйс ч юм уу урлагийн сургууль сурдаг хүмүүс бол ачаал айгүй сайн дагаа сурсан байдаг юм шиг байлээ. Би болохоор мэдээж номын дуган сонсоог болохоор надад бүр амар хэцүү байсан. Эхний 7 хоногийн зураг авалтанд бүр жинхэнэ шамраад бүр нэрээ амар хэцүү байсан. Тэгээд эрүүл мэндийн хувьд ч тэр ачаалтаа зураг болохоор амар хэцүү мэдрэмж төрж исэн. Гэтэ нэг юм дандаа манай кино баг юм дандаа залуу хүмүүсээс бүрдсэн кино жүжигчд ч тэр киноны арын алтныхан ч тэр ийм гоё залуу хүмүүсээр бүрдсэн болохоор амар гоё мэрч хүчтэй тийм байсан. Тэгээ тэр нь л бол намайг бол тэр их ядаргаа, тэр их стресс, нойргүй хонолт тэр бүхнээс нь бол тэр манай багийн жүжигчд арын алтныхан бол намайг үнэхээр хаварч чадсан. Тийм. Тэр тал дээр л тийм ээ да. Би нөө инстаграмаар аяг рил хийдэг байхгүй юу. Тэгээд инстаграм хэрэглэдэг бол зарим намайг харсан байж магадгүй л. Тэгээд инстаграмаар аяг рил пост өндөр оруулдаг. Ер нь инстаграм дээр л аяг итгэвтэй. TikTok дээр бас аяг итгэвтэй. Тэгээд тийм болоод нөгөө инстаграм рил TikTok энэ төр хийхээр чинь бас нөгөө нэг юм нүрийн хувирал мөрөөр шаарддаг шүү дээ. Яг тэрүүнгээр л энэ кинондаас гайгүй явсан байх. Тэрийг хийдэг тийм туршлагатай байсан болохоор гэж бодсон. Oh my God, did you call me baby? Maybe. Is that okay? Yeah, it's cool. I liked it. Cool. Тэгээд нэрээ манай нөгөө ерөнхий найруулагч дээр нэгдүгээр найруулагч намайг нөгөө Instagram Reels-ээс хараад тэгээд энэ охин баг болчих юм биш үү гэж намайг дуудсаахгүй юу. Тэгээд ер нь бол Instagram Reel хийдэг байсан болохоор л ер нь бол баг энэ киноны гол дүр төрсөн байгаа гэхгүй юу. Кино үзсэн ба? Нэг одоо утгагүй манай кино 18-нд нэн.
Тийм яг нөө яг монтажлж байгаа хэсгээс нэг хайлтал тарсан уу гэхээс яг нөө бэлэн болсон бүтээлэг нь бол үзег байна. Өөрийнхөө хэсгүүдийг харсан ямар хөө вэ? Харсан. Ихэд амар итсэн. Тэгэхгүй хайлт ингээ харж байгаа л да тэр чинь. Гэтэ яг одоо нөө өнгө тавиад ч юм уу те монтажлаад яг ямар болсныг мэдэхгүй байна. Гэтэ ямар ч тач камер дээр яаж харагдаж байгаа вэ гэдэл харсан. Амар тийм өөр мэдрэмж л авд юм билээ. Тэгээд бас жоохон имэйлттэйсэн яна гайг байгаадаа л гэж бодсон. Цаашдаас ямар уран бүтээл дээр ажилламаар энэ ямар төрлийн кинонд ямар дүрээр тоглох гэсэн. Ер нь аль тэгээд боломж нь олдвол ер нь өөрийгөө сорж үзнэ л гэж боддог. Мэдээж би нөгөө нэг яг юм жүжигчин мэрэгчлээ хүмүүс биш учраас хэрвээ надад итгээд те боломж олгоод чи чаднаа ч юм уу те зааж зөвлөө те чи чаднаа болно гэд надад итгэл хүлээлгээд тэгээд кинонд мань тоглооч гэд их юм бол ер нь өөрийгөө сорж үзнэ л гэж боддог тоо. Хамаагүй тэ би аим шиг кинонд тогломоор амар санагдаад байна шүү дээ. Би өөрөө аим шиг кинонд ямар дуртай байхгүй юу? Тийм тэгээд ийм аим шиг кинонд тоглож үзмээр санагдаад байна шүү дээ. Энэ кинонд ямар дүрээр авах вэ? Сүнсний дүр биш нэг сүнснээ цухтагаа айгаад яваад дүрээд шүү дээ. Тийм юм тоглож санагдаад байна шүү дээ. Би яварчсан нэг тийм зомбитой кинонд тоглоод нэг хинч наваг харахааргүй нэг танихааргүй дүрд орчод нэг амар бала хөдлөө явах байсан гэж боддоо. Би болохоор тэр зомбиноос айгаад ингээд гүгээд идэг дүрд нэг тоглоомор байдаг хгүй юу? Ямар төвшөртэй дүр. Тийм хайж майл тий. Энэ киногоос үзэгчдэд юу илэрхийлэхийг зорж байгаа танаа уран бүтээл юм? Бид нөгөө нэг оюутан нас гэхээр те хамгийн бас нэг гэгээлэг те турсамжтай юм л туршиж үздэг те аюу тийм гоё гэгээлэг нас байдаг штэ. Тэнгүүтлээ ингээд залуучууд ингээд хоорондоо ингээд хамтдаа ингээд цугтаа байхаараа те одоо жишээлх юм бол би ингээд оюутан ахуйд үедээ одоо ангийнхантайгаа ингээд хамтдаа байхаар надад ч гэсэн проблем байдаг. Манай бусад те ангийнханд ч гэсэн проблем асуудлууд байдаг. Гэтэ бид нар бүгнээрээ хамтдаа байхдаа те аюу тийм гоё те зоригтой тийм одоо юу тийм ийм хөгжилтэй те гоё тусламжуудыг бүтээдэг ч гэлээ те одоо оюутан одоо тэр анги хамт олны тэр хүүхэд болгон дээр цаанаа те өөр ингэс нэг асуудлуудтай байдаг шүү те тэрийгээ те оюутан нас гэдэг чинь нэг тийм яг том болоод нас бид гүйтсэн ч нас биш тэнгуүл юм жоохон ч нас биш те яг ингээм амьдралд ингээд гарч юм завсрын үе шүү дээ яг үндэ яг ингээд ингээм амьдралд ингээд дөнгөж хөлөө олох гээд бүдчиж явдаг үе те энэ үед ч гэсэн ингээд анги хамт олон айгуу чухал байдаг шүү те хажуугаар нас те гэр бүлийн эцэг гэх юм бас хараа одоо нэг хүүхдүүдтэйгээ харилцаж байгаа харилцаа бас ямар амар нөлөөлдөг юм бэ те гэдгийг л юу нь бол харуулж өгсөн тийм зорилготой. Гэтэ мэдээж одоо энэ мессежийг инээдтэйгээр те одоо тийм адарматаагаар те гэж одоо төрөл бүрийн жанраар харуулж өгснөөр онцлог мол гэж бодож байгаа даа. Тэгэхээр манай тренд чинь урилгыг хүлээж аваад цаг цаваа гаргаад ярьслаа гэсэнд баярлалаа. За баярлалаа. Намайг тоож ярилцлагад оруулсанд баярлалаа гэхгүй. Тэгээд төгсгөлд нь манай кинодгүй 10 сарын 18-наас бүх IP TV-гээр цацагдана. Тэгээд манай киног үзээрэй, running үзээрэй.